Та хэр урт цаг хугацааг төсөөлж чадах вэ? 100 жил үү? 1000 жил үү? Эсвэл бүр сая жил үү? Манай гариг дээр цаг хугацааны олон ойлголт оршдог. Бүр анх үүссэн цагаасаа эхлээд аимшиг цүүрэл дагуулсан саяхны өөрчлөлтүүдийг хүртэл дэлхий хэмээх гариг цаг хугацааны тухай бидний ойлголтыг даган хувьсаар иржээ. Цаг хугацаа бол бидний төсөөлтгөөс асар өргөн цар хүрээтэй зүйл бөгөөд энэнийг дагаад олон асуултууд урган гарч ирдэг юм. Бидний өвөг дээдсийн тухай, амьдралын хамгийн эртний нууцуудын тухай гэх мэт. Дэлхий гариг бидний цаг хугацааг тодорхойлж ирээдүрийг хөтөлж байдаг юм. And ultimately, our future. Цаг хугацаа. Дэлхийн цаг. Манай гариг дэлхийн өнгө төрхийн цаг хугацаа хэмээх зүйл биднээс гадуур тодорхойлж байдаг. Ихэнх хүмүүс өдөр тутмын амьдралын хэм хэмнэлээ цаг хугацаа гэж ойлгодог. Бид өглөө босч өдөр нь ажиллаа хийгээд оройн гэртээ ирдэг. Яг ийм хэм хэмнэлээр өнгөрч байгаа өдөр, сар жилийг цаг хугацаа гэж ойлгодог хүмүүс бий. Гэхдээ цаг хугацаа хэмээх зүйл бүр цаад руу өнгөж харах юм бол чухам юу байгаа вэ? Цаг хугацаа хэмээх зүйл биднийг бий болохоос ч өмнө орчин байсныг бид мэддэг. Биднийг ирээдүйд устж мөксөн хонч хийсэн цаг хугацаа үргэлжилсээр л байх болно. Гэхдээ цаг хугацаа яг хизээ үсч, хизээ дуусах юм болоо. Дэлхий хэмээх гариг дээр амьдарч байгаа хүмүүс бид цаг хугацаа хэмээх агуу том зүйлийн яг хаана нь явна вэ? Эдгээр асуултын хариуг мэдснээр бид хэн болохоо, ер нь хүн байх гэж юу болохыг ойлгоход дөхөн болох юм. Энэхүү киногоороо би дэлхийн цаг хэмээх асар том ойлголтыг хизээ эхэлж, хизээ дуусах талаар тайлбарлахыг хичээх болно. Мөн бид яг хаана явна вэ? And our place within it. Өмнөд Докотагийн боржин чулуун хадан дээр чулуучид амь насаа үл хайрлан нэгэн сонин зүйлийг бүтээхээр ажиллаж байгаа нь юм. Энэ бол дэлхийн хамгийн том хөшөө. Энэ хөшөөг 19-р зууны үеийн Америкийн Индиан омгийн ахлагч Галзуу морид зориулан бүтээж байгаа юм. Түүнчлэн энэ бол цаг хугацааны тухай хүмүүсийн ойлголтод зориулсан дурсгал билээ. Биднийг үгүй болсон хонч гэсэн энэ бүтээл орж сорл байх болно. Сэлэх ажлыг хариуцаж байгаа Рут Жилковски энэ бүтээлд бүхэл амьдралаа зориулжээ. Хүмүүс асар урт хугацааны хүч хөдөлмөр шаардсан ажил болох сүм дуганд барих, уулыг бүхлээр нь сэлэх, Исвинский хүртэл бүтээж эхлэхдээ тухайн бүтээл нь 30-40 жилийн дотор л бүтчих юм шиг сандаг. Гэтэл тухайн бүтээлд нэг хүний нас байтугай олон үеийн амьдрах нас хүрэлцэхгүй байдаг. Өөрийнх нь амьдралын хугацаанд эндүү богиносон энэ ажил Рут өөртөөгөө нийлээд 3 үеэрээ хүчин зүтгэж байгаа юм. Тэдний нэг нь Рутын 7 хүүхдийн нэг болох Моник юм. Monique, a sculptor, is one of Ruth's 7 children. Би хийж байгаа зүйлдээ итгэлтэй байгаа учраас энэ ажилд оролцож эхэлсэн. Галзуу морь бол зүгээр нэг уулын сэлбрээс хамаагүй өргөн утгах агуулгатай зүйл л дээ. Энэ гэр бүлийнхэн Рутийн нөхөр Корчакийн ажлыг үргэлжлүүлж яваа юм а.
1940 онд тэрхүү залуу сэлбэрчийг Лакота омгийн ахлагч Босоо Бовга хэмээх хүн урьж, уулзан өөрийн омгийн агуу удирдагчийн нэг болох галзуу моринд дурсгал бүтээлэх хүсэлт гаргажээ. Корчак тэр хүсэлтийг хүлээн авч маш хүнд энэ ажлыг ердөөл ганцхан цахилгаан алах, хийж бүтээх их хүслээр өөр юмгүйгээр эхлүүлж байсан юм. Энэ бүтээлийг хийх хүсэл тэрэнд асар их байсан. Биелүүлэхэд ямар хүнд даалгавар болохыг тэр өөрөө ч ойлгоогүй байсан гэж би боддгийм. Корчак заавал өөрөө дуусгах нь тийм чухал гэж бодоогүй. Хинч дуусгаж болно. Хамгийн гол нь зогсолтгүй үргэлжлүүлээд байх хэрэгтэй гэж тэр хэлдэг байсан юм. Корчак 1982 онд нас барах хүртлээр энэ уулыг сэлсээр л байсан юм. Гэвч дөнгөж саяхан буюу Корчак анх энэ ажлаа эхлүүлснээс 50 жилийн дараа л галзуу морины 90 фут өндөр нүүрний хэсэг дуусжээ. Хөшөө яг хизээс хийлэгдэж дуусахыг хэн ч мэдэхгүй байна. Энэ хөшөө биднээс хэдэн жилийн хөдөлмөр шаардахыг би хэлж мэдэхгүй байна. Корчакч гэсэн мэдэхгүй байсан л ав. Корчакийн баримталж байсан гол зарчим бол цаг хугацаа хэмээх зүйлийн хажууд бидний нэг насны амьдрал дэндүү өчөөхөн зүйл гэсэн санаа байлаа. Аавынд юу ч хурж ирчгээд энэ ажлыг эхлүүлснээр гайхалтай санагддаг. Аав маань ирээдүг харж чаддаг хүн байж. Өөрөө үгүй болсон ч ажил нь үргэлжилсээр л байна. Энэ ажил зогсолтгүй үргэлжилсээр маргаашийн индианчуудын шүтэн болох болно. Нэг үеийн ч биш, асар олон үеийн индианчууд энэ бүтээлийг бишрэх болно. Энэ бол нэг ёсондоо дамаг болсон мөрөөдөл юм. Ийм агуу бүтээлүүд цаг хугацаанаас шантраагүй хүмүүсийн гараас л төрдөг юм. Цаг хугацаа оршсоор байх болно гэдгийг илэрхийлэл болсон олон дурсгалууд байдаг билээ. Тэдгээр бүтээлүүд яг хизээ бүтээгдсэн тодорхойгүйгээс гадна ирээдүйд хизээ болтол орших нь мөн л нууцлаг хэврээ байна. Цаг хугацааны тухай ойлголт бол хүмүүс бидний гол мөн чанар гэж болно. Бид өнгөрснөөсөө суралцаж ирээдүйдээ улам ихийг хийж бүтээхээр тэмүүлдэг. Энэ бол бидний соёл иргэншлийн үндэс суурь юм. Өнөөгийн бидний амьдарч байгаа дэлхийн ертөнцид асар их амжилт дэвшилүүд бий болжээ. Гэхдээ энэ бүхэн ганц өдөр бий болчихоогүй. Хэдэн мянган жилийн өмнөөс бүтээгдэж эхэлсэн юм. Агуу эрдэмтэн Эйнштейн өмнөх үеийн сууд эрдэмтдийн зургийг ажлынхаа өрөөний хананд хаддаг байсан нь чухам хэнд ямар өртөөгөө өөртөө сануулж байх зорилготой байжээ. Өөрөөр хэлбэл бид цөм өмнөх үеийнхээ ачаар оршин тогтнож байдаг. Сонгодог грек гэж байгаагүй бол Шекспир гэж байхгүй байлаа. Ньютон байгаагүй бол Эйнштейн гэж байхгүй. Балар эртний үеэс үүдэлтэй чадварлаг барилгачд байгаагүй бол тэнгэр багансан барилгууд гэж үгүй байсан юм. Бидний соёл иргэншилтэй холбоотой хэдэн мянган жилийн түүхийг агуулсан энэхүү цаг хугацааны тухай ойлголтоос үүдэн хүн төрөлхтний түүхэнд нэгэн том асуулт уурган гарч ирж байдаг юм. Цаг хугацаа өөрөө яг хизээ эхэлсэн юм болов? Дублиний сүмийн тэргүүн хам лам энэ асуултын хариуг 17 дугаар зууны үед олохоор зориг шулууджээ. Джеймс Ашерийн хувьд цаг хугацаа хэмээх зүйл Бурхан дэлхийг тэнгэрийг хүнийг бүтээсэн тэр цагт эхэлсэн байх ёстой байлаа. Тэгээд хуучин гэрээг судалж эхэлжээ. Бүх номлогчдын насыг судлах нь Ашерийн хамгийн ихний зорилго байсан юм. Учир нь тухайн хүн хизээ дүрж, хүүгээ хизээ төрүүлсэн талаар Библиэд бичсэн байдаг. Жишээ нь Адам өөрийн хүү Сетийг төрүүлэхдээ 130 настай байсан гэдэг. Сет өөрийн хүү Энохийг төрүүлэхдээ 105 настай байсан гэх мэтээр.
Гэвч хуучин гэрээний төгсгөлд ургийн бичиг буюу гэр бүлийн мод дуустдаг юм. Ингээд эцэст нь Ашер ламтан цаг хугацааны эхлэлийг өөрийнхөөрөө маш тодорхой тогтоож чадсан байна. with stunning precision. Хамгийн анх гаргасан хүснэгтэй Ашер ламтан дэлхий үүссэн цаг хугацааг манай эртний өмнөх 4004 оны 10 дугаар сарын 23-ны өмнөх хорой гэж бичсэн байдаг. Джеймс Ашер бурхан бүх зүйлийг бүтээж эхэлсэн цаг хугацааг тодорхойлсон нь энэ байлаа. Манай гариг огторгон яг дунд оршдог учраас хүнийг бүтээхийн тулд бурхан эхлээд дэлхийг бүтээжээ. Тэгэхээр Ашерийн тооцоо ёсоор бол хүн төрлөختөн дэлхий болон цаг хугацаа 6000 жилийн настай байлаа. Хүний настай харьцуулах юм бол 6000 жил гэдэг гайхалтай урт хугацаа. Гэвч хэдэн зуун жилийн дараа Ашерийн хийсэн тооцоо ямар ч утгагүй зүйл болсон юм. Ашерийн номын сан номоор дүүрэн байсан ч дэлхий өөрөө огт өөр түүхтэй болох нь удахгүй тодорхой болсон юм л да. Энийг хамгийн анх олж мэдсэн хүн бол Шотландын нэгэн аж ахуйтан Джеймс Хаттон хэмээх хүн байлаа. Зураг нь энэ байна. Джеймс Хаттон өөрийнхөө аж ахуйн дээр болж байгаа байгалийн сонин хачин үзэгдлийг их судалдаг хүн байжээ. Тэрний судалгаа цаг хугацааны талаарх огт өөр нэгэн санаа дэвшүүлэхэд хүргэсэн юм. Ашерийн тооцоолсон 6000 жилийн түүхийг эрс нийцааж, дэлхий үүссэн цагийн тухай огт өөр ойлголтод хүргэсэн Хаттны тэрхүү баримтыг судлахаар явж байгаа юм. Геологч Дэв Террер надад газарчлах болно. Хүмүүс дэлхий чухам хэдэн настайг сонирхох нь мэдээжийн зүйл боловч хариулт нь энэ бүх хугацаанд газар доорх чулуунд байсан гэдэг нь үнэхээр сонирхолтой юм аа. Бид дээгүүрэн зүгээр л алхдаг байж шүү дээ. Тийм ээ. Хүмүүс зүгээр л тэр юмыг яаж нээж хариуг нь уншихыг мэддэггүй байсан гол учир нь байгаа юм. Тэгэхээр хоёулаа энэ аяллаа яг юу үзүүлэх вүлээ? Нэг ёсондоо цаг хугацаагаар аялах болно. Бидний төхөж байгаа энэ газарт олон хүн ирдэг. Гэхдээ яг юу харж байгаагаа сайн ойлгодгүй юм л да. Джеймс Хаттон тухайн онлоо Шотландд дэвшүүлсэн. Харин Дэв яг энэнтэй адилхан боловч илүү том талбайг хамарсан нэгэн газарт намайг авчирсан юм. Энэ бол Аризонагийн их хавцал. 2 мужийн нутгаар дайран өнгөрч Колорадо голын эрэг дагуу 270 гаруй байр үргэлжилдэг энэ хавцлын гүн зарим газараа нэг байрт хүрдэг юм. Энэ хавцал өөрийн гисэн агуу өвөрмөц дүр төрхийг бүтээжээ. Энд жаахан сууцгаая. Тэгэхээр Колорадо гол үнэндээ их жижигхэн гол юм аа. Ийм жижигхэн гол яаж ийм том хавцлыг бий болгосон юм болоо? Колорадо гол энэ хавцлын гүнийг 1000 жил тутам 3 футээр доошлуулж ухсан байна. Тэр үед хавцлын эргэн шороо, чулуу, борооны усаар доошоо үерлэн бууж байсан. Тэгэхээр ийм гүн хавцлыг хэдэн жилийн турш ухсан төсөөлөгдөж байгаа биз дээ. Биднээс бүтэн бээрийн доор гол уг хавцлыг улам гүн болгож уухаж эс шороог нь хэдэн зуун бээрийн турш зөөсөөр байгаа юм. Тэгэхээр усны хүч энийг бий болгосон байх нэ. Усал юу юучгүй байсан тал газрыг ийм хавцал болгож цээлсэн байх нь. Яг тийм. Тэгэхээр энэ бүхэн яг хэр хугацааны турш бий болсон юм болов? Дор хаяж 5.5 сая жил гэж үздэг юм. Яг иймэрхүү баримтыг Хаттон олж үзсэн учраас дэлхийн нас 6000 жил гэсэн Ашерийн тооцоо буруу гэдгийг мэдсэн юм. Усны хүч тал хөндийг ийм том хавцал болгон ухахад хэдэн сая жилээр хэмжигдэх хугацаа хэрэгтэй ажээ. Хаттон бас өөр зүйл ажигласан байна. Усны нөлөөгөөр ил гарсан чулуулгийн давхаргууд бүр эрт цагийн баримт нотлохыг агуулж байдаг байна. Надад бол чулуу уйдгартай санагддаг л да. Чулуу бол чулуу л гэж би боддог юм. Гэтэл чулуу болгон түүх өгүүлдэг гэж та хэллээ шүү дээ. Тэр үнэ. Хавцлын давхаргууд өөр өнгөтэй байдгийг чи харж байгаа биз дээ.
чулуу болгон өөр түүх өгүүлдэг юм. Гэхдээ чулуу ингэж усанд идэгдэж ил гарахаас өмнө эхлээд өөрөө үүссэн байх учиртай ажээ. Цаг хугацаагаар аялж болох сайхан газар энд байна. Үнэхээр гайхалтай юм аа. Тийм шүү. Энэ улаан чулуулаг бол далайн эрэг байхад үүссэн чулуу байна. Ганцхан инч давхраг үүсгэхэд 1000 жил шаардлагатай. 1000 жил гинэ бурхан минь. Тэгэхээр эртний Вавилончууд Египтчүүдийн оршиж байсан хугацаа ердөө хэдхэн инч болох нэ? Тийм ээ, хэдхэн инч сонирн байгааз. Тэгэхээр энэ яг л цаг хугацааны машин шиг зүйл байх нэ? Дунджаар 1000 жил нь 1 инч. Тийм ээ, дунджаар шүү дээ. Тэгэхээр энэ хавцлын хамгийн гүн хэсэг нь хэдэн сая жилийн түүхийг өгүүлнэ гэсэн үг. Үерийн ус гол мөрөн тэрч бөөхөл далайн эрэг энд байсан байна. Яста гайхалтай. Тийм шүү. Тэгэхээр Ашрын дэлхийг 6000 жилийн настай гэж тооцоолж байсан нь эндхийн 6хан инч газрын настай л тэнцэн гэсэн үг байх. Гэхдээ дэлхий өөрөө хэдэн жилийн настайгаа бидний өмнө илчилсэн байж. Тэр насыг тооцоолвол асар их тоо гарна. Цаашдаач асар олон нас. Хаатны дэвшүүлсэн тамгийн ачаар би их хавцал хэмээх гайхалтай газар ирэхээр шийдсэн. Тэгээд яг одоо энд зогсож байна. Эннээс өөр юу ойлговаа гэвэл дэлхийн цаг яг хизээ эхэлснийг бас хизээ дуусахыг тооцоолно гэдэг үнэхээр амаргүй зүйл байна. Бид дэлхийн насыг тооцоолох аргуудыг улам бүр нээсээр шинжлэх ухааны бие даасан салбарч хүртэл үүссэн байна. Дэлхийн үнэхээр 6000 жилийн насгүй юм бол яг хэдэн настай юм бол? Энэ асуултын хариу ердөө хэдхэн 10 жилийн өмнөөс л олдох боломжтой болоод байгаа юм. Сэм Боуринг бол дэлхийн газар газраас чулууд цуглуулж наслалтыг нь судалдаг хүн. 80-аад оны сүүлчээр Канадаас нэгэн чулууны дээж аваад ажлынхаа өрөөнд таг мартчихсан байжээ. Энэ чулуу өөртөө гайхалтай нууц агуулж байсан юм. Би тэр чулууг олох үедээ яг яаж судлах аргаа мэдэхгүй байсан учраас бараг 4 жил судлаагүй орхичихсан байсан юм. Сэм тэр чулууга дахин судлаж эхлэхдээ насыг нь тодорхойлохоор шийдсэн байна. Тэгээд зиркон хэмээх эрдсийг нь ялгаж авсан байна. Дэлхийн бараг бүх чулуунд байдаг энэ бодис цаг хугацааг сонирхдаг хүн бүрийн хувьд жинхэнэ эрдэнэс юм аа. Зиркон хэмээх эрдэс чулуутай хамт хатуураад ураны талд бүтцтэй болгож хувиргадаг. Цаг хугацааны ирэхээр уран улам эмэгддэг учраас энэ бол цаг хугацааны машин л гэсэн үг юм. Нэг эрдэс өөр эрдэс болж хувирах энэ үзэгдэл үнэхээр гайхалтай бөгөөд дэлхийн цагтай харьцуулахад маш удаан явагддаг байна. Чулуунд агуулдаг ураны хэмжээг хэмжиж зирконыг нь ялгаж авснаар Сэм тухайн чулууны насыг тодорхойлж чадсан байна. Бусад хэдэн мянган дээжийн адилаар Канадаас авчирсан чулуу гайхалтай харагдаж байлаа. Гэвч шинжилгээний хариу гарсны дараа үнэхээр хосгүй болохыг нь Сэм ойлгожээ. Спектрометрийн дэлгэцэн дээр тоонууд гарч ирснийг би одоо ч тодхон санаж байна. Тэр үед л бид асар олон жилийн настай чулуу болсноо мэдсэн юм. Багжийн заалт Сэмийн өмнө нь огт харж байгаагүй олон тоог заажээ. Өөрөөр хэлбэл Сэм дэлхийд урд хожид олдож байгаагүй хамгийн олон настай чулуу болсон байна. Яг хэдэн настай гэж юу? Энэ чулуу 4 тэрбум жилийн настай байсан юм. Сэмийн олж илрүүлсэн шиг чулуунууд асар олон жилийн өмнөх цаг үед хамаарагддаг юм. Гэхдээ дэлхий яг хэдэн настай юм бэ гэсэн хамгийн гол асуултын хариуг өгч чаддгүй билээ. Дэлхийн хамгийн эртний чулууг оллоо гэхэд хэлэх арга огт байхгүй л дээ. Олсон байлаа ч гэсэн дэлхийтэй яг нэг цаг үед үүссэн гэдгийг нотлох арга байгаа гэж үү? Мэдээж тийм арга байхгүй. Энэний хариулт
сая бээрийн алсад үүссэн огт өөр зүйлд нуугдаж байж болох юм. Something that was formed millions of miles away. Би энэ чулууг худалдаж авъя. Болно уу? Энэ мөнгө 85 цент болох нь. Энэ дэлгүүрт байгаа бусад чулуунаас ялгараад байх юмгүй энэ чулуунд ер нь тийм байхгүй л дээ. Гэхдээ энэ чулуу цаг хугацаатай холбоотой нэгэн нууцыг агуулж байгаа юм. Учир нь энэ чулуу сансрын улмаас ирсэн юм. Миний авсан чулуу бол энэ уул мөрийг бий болгосон аврах солирын нэг хэсэг юм аа. Энэ бол Аризона дэх Бенгер солирын тогоо. Сансараас ирсэн 300 мянган тонн жинтэй солир дэлхийдээ мөргөлдөж газрын гадаргыг ийм болгожээ. Уг солир асар том байсан учраас Байшингийн дайтай өвхөр чулуунууд газраас хавхарсан байна. Тийм аврах том солир тэнгэрээс нисч явна гэж та төсөөлдөө. Миний авсан чулуу тэр солирын өчүүхэн хэсэг нь. Манай Нарны аймгийг үүсгэсэн солируудын нэг хэсэг. Нарны аймаг анх үүсэхдээ яг ийм чулууны үлдэгдлүүдээс үүссэн бөгөөд бусад гаригууд дэлхий хүртэл эннээс үүссэн юм. Гэхдээ таталцалд өртөөгүй өөр төрлийн чулуунууд бас байжээ. Бусад чулуунуудтай нийлээгүй үлдсэн чулуунууд өнөөхөр нь сансар огторгойд хэрэн тэнүүчилж явдаг юм. Тэдгээрээс солир үүссэн юм. Дэлхийтэй адил цаг хугацаанд адил зарчмаар үүссэн байна. Тэгэхээр энэ чулууны насыг мэдж чадвал дэлхийн насыг ч мэдж чадаж болно гэсэн үг. 1955 онд яг энэ солирыг цацраг хэдвэх дараагаар судалж эрдэмтэд дэлхийн бодит насыг тогтоож чадсан билээ. Айшер Хаттон нартай хамт эхлүүлж байсан бидний аялалч дууслаа. Хэрвээ Джеймс Хаттон өнөөдөр амьд цэрүүн байсан бол өөрөөрөө бахархах байсан мэзээ. Тэрээр 200 жилийн өмнө дэлхийн насыг тогтоох хайгуулаа эхэлсэн боловч дуусгаж чадаагүй. Тэр үед дэлхийн насыг тогтоох аргач байсангүй. Харин өнөөдөр Шотландаас биш, сансар огторгоогоос гаралтай энэ чулууг хараад бид дэлхийн жинхэнэ насыг мэдэж чаддаг боллоо. 1955 оноос хойш бүх эрдэмтэд дэлхийн насыг хүлээн зөвшөөрдөг болсон юм. Манай дэлхий хэмээх гариг 4600 жилийн настай юм аа. Энэ нь 4.6 тэрбум жил гэсэн үг юм. Тэгэхээр дэлхийн цаг төсөөлшгүй өргөн цар хүрээтэй зүйл байх нь. Хэдхэн зуун жилийн дотор дэлхийн настай холбоотой бидний мэдлэг ийм хурдцтай өөрчлөгдсөн нь үнэхээр гайхалтай юм. Энэний ачаар бид өөрсдөө чухам хэн болохыг сайн мэддэг болсон. Цаг хугацаа хэмээх асар удам далайн хаана бид явна вэ? Нэгэнт бид дэлхийн цаг хизээ үүснийг мэддэг болсон болохоор өөрсдөө тэр цаг хугацааны аль хэрдний яваагаа мэдэж болох болов уу? 1 мм-ийг 1 жилийн хугацаа гэж төсөөлье. Би энд байна. Энэ бол 21-р зуунд байгаа би. Ийшээгээ 5.8 см явах юм бол 1947 онд хүрнэ. Тэр жил би төрсөн юм. Ромчууд Англиг эзэлсэн үе рүү очио гэж үзье л дээ. Тэр үйл явдал манай эртний 43 онд болсон. Тэр үед очихын тулд 195 см явах хэрэгтэй. Бараг цагаар шүү дээ. За энэ л гэсэн үг. Миний энэ ширээл 2000 жилийг илэрхийлж байна. Харин дэлхийн үүссэн үе рүү буюу 4.6 тэрбум жилийн тэртээ очихын тулд би гэрээсээ гарч нэлээд хол явах хэрэгтэй боллоо. Яг энэ тооцоогоор бол нэг бээр газар тутам галуу юулж 2 сая орчим жилийг илэрхийлнэ.
4.6 тэрбум жилийн тэртех дэлхийн үүссэн үе рүү ойртох тусам хүний үүссэн цаг үеэс бүр аслан холбоо. Би 2.5 мянган бээр зам тууллаа. Энэ бол 4.6 тэрбум жилийн хугацаа гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл дэлхийн үүссэн тэр үе. Би энэ аяллахын эцэст Америк твийн захад ирсэн бөгөөд өөрийгөө ямар өчүүхэн богино цаг хугацаанд амьдэрснаа өөрийн ирэхгүй ойлгосон юм. Миний амьдэрсэн 58 жилийн хугацаатай харьцуулахад дэлхийн нас ямар урт болохыг та үзлээ шүү дээ. Дэлхийн цагтай харьцуулахад миний нас өчүүхэн цэгт дийл зүйл юм. Тийм учраас 4.6 тэрбум жилийн хугацаа гэдэг ямар урт болохыг та ойлгосон байх. Цаг хугацаа бол өөрчлөлт. Бүх зүйл цаг хугацааны ирэхээр өөрчлөгддөг юм. Дэлхийд ирэх бүх зүйл бидний нүдэн дээр тэгтлээ өөрчлөгдөхгүй байгаа мэт харагддаг боловч өөрийнхөө цагийн хэмжүүрээр бол эрчимтэй өөрчлөгддөг байна. Манай дэлхий байнгын өөрчлөлтөнд оршдог юм. Гэвч маш удаан явагддаг учраас нэг хүний нас тэр өөрчлөлтийг мэдрэхэд дэндүү богино ажээ. Жишээ нь энэ эрэг үүсгэхэд хэдэн сая жил шаардагдсан. Бид зөвхөн өөрчлөлтийн үр дүнг л хардаг юм. Харин хэдэн сая жилийн турш явагддаг өөрчлөлтийг харж чаддгүй юм аа. Гэсэн хэдий ч энэхүү өөрчлөлтийг зэрүүлж чадахгүй харж болохоор зарим газрууд бас бий. Калапана 1990 он. Дэлхийн хамгийн идэвхтэй галтуулын нөлөөгөөр Хавай нэгэн жижигхэн загасчны тосхон дэлхийн хөрснөөс арчигдсан билээ. Тэр бол Калеуя галтуул. Эрен футын өндөртэй халуун хайлмаг чулуулгын хан танай гэрлүү ирж явна гэж төсөөлдөө. Тосхны хүмүүс байгалийн тэр их хүчний эсрэг юу ч хийж чадахгүй зүгээр л хараа зогсож байсан юм. Тэр халуун хайлмаг гэр орныг залхихаас өмнө өчүүхэн жижигхэн зоомгол шиг л шатааж байсан. Хүмүүс уйлж орилдож байгалийн өмнө хүн яаж хүчин мөхсдгийг тод жишээ болцгоос юм. Халуун хайлмаг нэг байшингийн дараа нөгөө байшинг залгиж байлаа. Ингэж Калапана тосхон газрын хөрснөөс арчигдсан юм. Тосхон байсан газар 50 футын зузаантай хатуурсан хайлмаг дор булчигдтээ. Энэ бол Калапана хүрдэг зам байсан газар. Бидний хувьд бол байгалийн ийм гамшиг гай зовлон дагуулдаг. Харин дэлхий хэмээх гаригийн хувьд энэ нь өчүүхэн жижиг өөрчлөлтөөс хэтрэхгүй зүйл ээжээ. Энийг ойлгохын тулд би энэ өөрчлөлт хүргэсэн хүчин зүйлийг илүү ойроос харахаар шийдлээ. Дэлхийн хамгийн идэвхтэй галтуул болох Калеуя 1983 оноос хойш дахин дэлбэрсээр байгаа юм.
Идэвхтэй галдуулыг ийм ойрхоноос нүүр тулж харна гэдэг үнэхээр гайхалтай байдаг юм байна. Эндээс асар их сүр хүч мэдрэгдэж байна. Галтуулын сүр хүч гэдэг үнэндээ бол дэлхийн сүр хүч гэсэн үг юм шүү дээ. Гэхдээ энэ сүр хүч зөвхөн устган сонирхогч биш юм аа. Шинэ газар үүсгэгч гол хүчин зүйл юм. Энэ бол царцсан хайлмгийн нөлөөгөөр бий болсон манай гаригийн хамгийн залуу их газар гэж болно. Хавайн бүх арлууд яг ийм зарчмаар үүссэн гэж төсөөлдөө. Газрын гүнээс гарч ирсэн галтуулын хайлмгууд арлын хүрээг тэлэн урсаж шинэ хуурай газар үүсгэж байгаа юм. Ийм маягаар нэг арлын дараа нөгөө арал үүссээр хавайн арлуудын сүлжээ үүсэн бий болсон байна. Тэр үйл явц одоо ч бидний нүдэн дээр явагдсан арал байна. Цаг хугацааны явцад энэ үйл явц асар том хуурай газрыг бий болгодог. Энэ арал галтуулын нөлөөгөөр 8000 жилийн өмнө үүссэн бөгөөд томорсоор 20 жил тутам 1 квадрат байр газраар хүрээгээ тэлдэг байна. Юуны үйл явц хэрхэн явж байгааг тэндээс харж болно. Өмнө зүгт 20 гаруй байр далайн уснаас доошоо 3000 фут хүртэл хуурай газар үүснээр дахин нэг галтуул бий болж тэр галтуулнаас халуун хайлмаг урсан гарснаар хавайн сүлжээний дараагийн арлын ийхүү бүтээгдэж байгаа юм. 200,000 жилийн дараа тэр арал миний одоо зогсож байгаа арал шиг том болж мэдэх юм. Ийм маягаар хавайн бүх арлууд бүрэлдэн бий болоход 43 сая жил шаардагдсан боловч дэлхий өөрөө энэ хугацаанаас 100 дахин илүү урт настай шүү дээ. Тэр бүх хугацаанд манай гариг ховсон өөрчлөгцөөр ирсэн юм. Дэлхийн анх үүссэн цагаас хойш газрын цардас давхаргууд байнгын хөдөлгөөнд орчиж далай тэнгис, уул нурууд нэг үүсч нэг алга болсоор иржээ. Манай гариг одоо ч гэсэн их өөрчлөлтийн өдөр мэх төдий үед л явж байна. 250 сая жилийн өмнө дэлхийн бүрзэг огт өөр байсан юм аа. Өнөөдөр бидний мэдих твүүдийг цаг хугацаанд бүтээжээ. Цаашдаа цаг хугацаа дэлхийг өөрчлөх болно. Гэхдээ цаг хугацаа эннээс өөр цорын ганц гайхалтай нэгэн аялалд чухал нөлөөтэй юм аа. Амьдрал. Бид бол дэлхий дээрх өөр нэгэн гайхалтай зүйл болох асар олон төрлийн амьдралын нэгэн төрөл зүйлийн нэг нь үлээ. Тэгэхээр цаг хугацаагаар бид хэрхэн аялж байгаа бол хамгийн гайхалтай нь гэвэл энэ аялалд би өөрөө ч гэсэн оролцож байгаа юм. Миний бие махбод мүзэл гэсэн үг. Миний нүүр царай, хөл гар, үс түс гээд бүхэл зүйл хувьслын үр дүнд бий болсон юм аа. Тийм учраас би өөрийн биеэ өөрийнхөө ДНК-г судалснаар хэдэн мянган жилийн өмнөх өвөг дээдсийнхээ үед очиж өөрийн гэсэн цаг хугацааны аялал хийх боломжтой юм. Цаг хугацааны явцад болсон тэр бүх хувьслууд миний ДНК-д, миний эдис бүхэнд хадгалагдсан үлдсэн байна. Миний ДНК-ны нэг төрөл болох митохондрал хэмээх ДНК бол өөрийнхөө өвөг дээдсийг судлах гол түлхүүр юм аа. Энэ ДНК миний өмнөх үеийн бүх ээжүүдтэй намайг холбож байдаг юм. Би яаж Япон гаралтай Америк хүн болоод 21-р зуунд амьдарч байгаагийн гол нууц нь энэ ДНК-ны хаа нэгтэй байгаа. Би ДНК-га Кембрижийн тусгай лабораторид илгээлээ. Генетикч Петер Фростер бол хүний ДНК тулгуурлан дэлхийн бүхэл удмын сан зохион судалдаж байгаа хүн юм аа. Өөрийн цуглуулсан мэдээллийн сантайгаа харьцуулж үзээд миний анхны өвөг дээдс чухам хаанаас үүснийг тогтоож чадна гэдэгт би найдаж байгаа юм.
Питер юу олж мэдсэнийг сонсохоор би Лондонд ирлээ. Би энэ мөчийг дэс чадан хүлээж байлаа. Сайн уу Мичио, танилцах таатай байна. Би бол Питер Фостер. Сайн байна уу? Та суугаач. Баярлалаа. Ингээд үннийг сонсох мөч ирлээ. Би танд митохондрал ДНК-ны дээжийг таны өмнөх үеийн ээжүүдтэй чинь харьцуулсан судалгаа хийж үзсэн юм л да. Ээж маань энийг мэдсэн бол их баярлах байсан. Хамгийн сонирхолтой нь манайд Японы 3 бүлэгт хамаарагдах 1000 төрлийн дээж илэрсэн. Байдаг л зүйл үү? Тийм ч энгийн зүйл биш л дээ. Танд олон үеэлүүд байсан байна. Нэлээд холын хамаатан болох үеэлүүд чинь төвдийн орчим амьдарч байсан байна. Нэрнү. Таны эхийн ДНК болох M9 ДНК одоогоор сулагдаад байгаа газруудаас төвдөд хамгийн их байдаг юм. Ёстой гайхмаар юм. Ингэж бодсонгүй. Тийм ээ. Тэгэхээр амьдрал гинтийн явдлаар дүүрэн ажээ. Би Нью-Йоркт амьдардаг, төвд гаралтай Японы Америк хүн байх нь. Яг үнэндээ бол биднийг холбож байдаг нэг төрлийн ДНК бий. Учир нь орчин үеийн хүний өвөг дээдс 100 гаруй мянган жилийн өмнө бүгд Африкаас ховсон хөгжсөн юм аа. Харин тэрнээс өмнө ямар байсан болов? ДНК-гийн холимог байдал нь ховслын амин зүрхэнд оршиж байдаг юм. Хүмүүс чулууг анхааралтай ажигладаг болсон цагаас хойш дотор нь эртний янз бүрийн амьтдын дүрс чулуужин үлдсэн байдгийг мэдэх болжээ. Би энийг чулуун дээр бичигдсэн цаг хугацааны бичээс гих дуртай. Эдгээр чулуун дээр амьдралын түүх бичээстэй байгаа. Энэ бүхнийг судалснаар эрдэмтэд цаг хугацаагаар аялах өөр нэгэн гарцыг олж чадсан байна. Чулууны насыг тогтоосноор эдгээр амьтдын насыг ч тогтоож болно. Эдгээр амьтад 500 сая жилийн өмнө далайн гүнд олноороо амьдарч байжээ. Эдгээр чулуутсан олдврууд бидэнтэй холбогдож болох ховслын үе шатуудыг тогтооход тус болдгийг. Энэ бүх үйл явц санаанд оромгүй олон жилийн өмнө эхэлжээ. Хамгийн гайхалтай нь хамгийн эртний чулуутсан олдврууд дээр хүртэл амьдралын уул мөр үлдсэн байдаг байна. Бүр сонин зүйл гэвэл цэг төдийхөн биетэй нэг эст амьтдын чулуутсан үлдлэгдлийг хүртэл эндээс харж болдог байна шүү дээ. Тэдгээр амьтад 3.5 тэрбум жилийн өмнө буюу амьдрал хэмээх зүйл анх үүсэн тэр цаг үед амьдарч байсан гэж боддоо. Хүн төрлөختөн бид цаг хугацаа хэмээх зүйлийн яг хаана яваг олж мэдхийн тулд би дахин нэг аялалд гарлаа. Энэ аяллаараа би дэлхийн цаг үүсэн тэр үеэс өнөө хүртэл ямар шүү үйл явдлууд өрнөсийг судлах болно. Дэлхийн үүснээс хойш эхний 1 тэрбум жилд ямар ч амьтан үүсээгүй байна. Гэтэл чухам яаж юм бүү мэд 3.5 тэрбум жил гэв гинтгэл амьд организмууд үүсэн бий болж эхэлжээ. Тэд бол бидний хамгийн эртний өвөг дээдс юм. Тэрнээс хойш 2.5 тэрбум жилийн хугацаанд нэг сүттэй өөрчлөлт гарсангүй. Тэр үед дэлхийд нэг эст организм буюу бактериудаас өөр амьтан үгүй байсан юм а. Тэд юу хийдэг вэ гэвэл зүгээр л амьдарч, хуваагдаж, үхээс өөр юм хийж чадахгүй байсан юм. Дэлхийд анх амьдрал ингэж үүссэн боловч нэг эст амьтад огт ховсон өөрчлөгдөөгүйгээр ийм удсан гэхэд үнэхээр итгэмээргүй санагддаг. Гэтэл 570 сая жилийн өмнөөс үнэхээр гайхалтай гэмээр үйл явдлууд өрнөж эхэлжээ. Тэр үед дэлхийд далай тэнгист асар олон төрлийн шинэ амьтдууд үүсч эхэлсэн байна. Тэд бол загас жаргахай, шувууд, хүмүүс бидний хүртэл бүтээн бий болгосон анхны амьтад юм аа. Гэхдээ өнөөгийн ан амьтад дэлхийн газар сайгүй амьдрах болтол мөн л урт хугацаа өнгөрчээ. Одоогоос 5 сая жилийн өмнөөс эхлэн хүмүүс биднийг үүсгэхэд нөлөөлсөн нэгэн гайхалтай зүйл болсон байна.
Учир нь тэр үед анхны хүн төрөлт бичнүүд үүсжээ. Тэр үед бидний өвөг дээдс болох хүн төрөлт бичнүүд Африкийн ширэнгэн ойгоос гарч тал хөндий саванад амьдарч эхэлсэн юм. Мөн тэр үед бидний өвөг дээдсүүд хоёр өрхөл дээрээ явдаг босч гараа чөлөөлсөн байна. Өмнө нь модонд авирахад ашиглагддаг байсан эрхийн хуруу нь хөгжиж ямар нэгэн зүйлийг барьж багад зэвсэг болгон ашигладаг болжээ. Тэр үед бид бичин төрөлтнүүдээс салан ховсож орчин үеийн хүн болох их аяллаа эхлүүлсэн байна. Бичин хүнээс орчин үеийн хүн болж хувилсан энэ хугацаа бидэнд асар урт юм шиг санагддаг. Гэвч дэлхийн цагтай харьцуулах юм бол энэ цэцэрлэгт хүрээлэнгээр дайран өнгөрөхтэй ижилхэн хугацаа юм. Хүний соёл иргэншил гэхэд хэдэн мянган жилийн өмнө үүссэн. Энэ бол амьдрал хэмээх зүйл оршин тогтносон 3.5 тэрбум жилдээ харьцуулах юм бол дэндүү богинохон хугацаа юм. Хэрвээ бид цаг хугацаа гэж ямар агуу болохыг, амьдрал гэж ямар агуу болохыг бодож эргцүүлэхэ болох юм бол өөрсдөө бүрл ойлгохоо болно гэсэн үг. Гэтэл бид ийм агуу соёл иргэншлийг бүтээж эхлэв шүү дээ. Цаг хугацааны талаар эргцүүлэн суугаа нь үнэхээр гайхалтай юм. Гэхдээ нэг л өдөр хүн төрлөختөн бүтээсэн бүхэн хүн өөрөө ч үгүй болох болно. Цаг хугацаа бүх зүйлийг устган мөхөөдөг. Дэлхий дээр амьдарч байсан бүх амьтдын 99.9% нь өнөөдөр устж үгүй болоод байна. Нэг өдөр бид өөрсдөө ч гэсэн устж үгүй болох болно. Дэлхийн цагийг судалснаар бид амьдрал хэмээх зүйл дэндүү хувирамтгай болохыг мэдэж авсан. Бид яг хизээ яаж суурилтэйгээ авчрахыг хэн ч мэдэхгүй. Гэхдээ хүнч гэсэн өөрөө устж мөхнө гэдгийг хувьслын баримтууд бидэнд харуулж байгаа юм. Тэгэхээр хүн төрлөختөн ирээдүйд хэр удаан оршин тогтнох юм болоо? Энийг яг таг хэлэх аргагүй ч инглигээд бид бууж өгч бас болохгүй. It's impossible to tell for sure, but that doesn't stop us from imagining. Одоогоос 7000 жилийн хойно нэгэн аялагч Невадагийн уулсад орших нэгэн агууг санаандгүй нээж байна гэж төсөөлөе л дөө. Тэр аялагч нэгэн гайхалтай зүйлийг олж мэдхий. Тэр бол 10,000 жил зогсолтгүй ажиллах чадвартай хизээч бүтээгдэж байгаагүй цаг юм. Одоогоос 10,000 жилийн дараа археологчид юу олох болоо гэж би байнга төсөөлдөг юм. Энэ цагийг бүтээгч Дэне Хэлс бол зохион бүтээгч хүн. Тэрээр ирээдүйн соёл иргэншлийнхэн зориулан энэ цагаа бүтээж эхэлжээ. 10,000 жилийн дараа миний цагийг олох хүмүүс ямар байх болоо гэж би дандаа боддог. Тэд ямар ч өдөрхтэй байх бол надтай адилхан болов уу? Миний удмынхан байх юм болов уу? Дэлхийн өөр төвийнхэн байх уу? Эсвэл харь гаргийнхан байх уу гэж. Ингээд бодоод байвал асар олон асуулт урган гарч ирдэг юм да. Энэ цагийн эд ангууд нь бүгд ил харагддаг учраас ирээдүйд энэ цагийг олж үзэх хүмүүс яаж ажиллахыг нь тодорхой харах боломжтой. Дэни энэ цаганд гариг хэрэгсүүдийн хөдөлгөөнийг огторгуун цаг болон ашиглажээ. Биднээс хойш үүсэн бий болох ямар ч соёл иргэншлийнхэнд ойлгомжтой байхаар бүтээсэн байна. 2000 оны үед амьдарч байсан хүмүүс бид асар их үйл явдлын гэрч болж олон зүйл хийж бүтээж байсан юм шүү гэдгээ ирээдүйн хүмүүст харуулахыг би зорьсон юм. Тэг чадах юм бол цаг хугацааны өчүүхэн төдий хэсэгт амьдарсан миний амьдралын зорилго биелэх болно. Гэхдээ Дэнигийн бүтээсэн цаг ажиллах 10,000 жилийн хугацаа дэлхийн цагтай харьцуулах юм бол мөн шалихгүй хугацаа. Тэгэхээр бидний ирээдүй яг ямар байх болов? Дэлхийн цаг хизээ зогсох юм бол энийг мэдхийн тулд дэлхий болон дэлхий дээрх амьдралыг бус нарны идэвхжил хизээ дуусахыг мэдэх ёстой. Би Аризонод байдаг дэлхийн хамгийн хүчирхэг нарны дуран авиан дэргэд зогсож байна.
Энэ дур нь нарны бодит зураглалыг хамгийн тодорхой боловсруулж чаддаг бөгөөд би тэрийг нь харахыг маш их хүсдэг байсан юм. Би өмнө нь нарыг ийм маягаар огт харж байгаагүй. Тодрол хэмжээ зэрэг нь итгэмээргүй гайхалтай юм аа. Нарны гадарга дээр байгаа сэрүүн урсгал болох нарны толб хүртэл энд харагдж байна шүү дээ. Үнэхээр гайхалтай юм аа. Бидний гэрэлгээгээ дулаанаар хангаж байдаг нар бол дэлхийн амин сүнс. Наргүйгээр амьдрал байх боломжгүй. Гэвч нар өөрөө мөнхийн зүйл биш бөгөөд нар унтруул дэлхийч гэсэн унтарна. 1970-ад оны үед Эрдэмтэд нарыг ус төрөгч шатаадаг асар том цөмийн реактор мэтээр төсөөлдөг байсан юм. Гэхдээ дэлхийд ирж байгаа нарны эрчим хүчийг тооцоолж үзэх юм бол нар өөрийн цөмийн түлшээ ямар эрчимтэй шатааж байгааг мэдэх болно. Тэрч бүхэл нар хизээ ундрахыг тооцоолон гаргаж болно. Гэхдээ энэ зүгээр л онол байлаа. 1952 оны 11-р сарын 1-нд гайхалтай үйл явдал боллоо. Номхон далайн нэгэн арал дээр хүн төрлөختний бүтээсэн хамгийн хүчтэй атомын бөмбөгийг туршлаа. Эрдэмтэд ус төрөгчийн атомыг шатаах замаар нарны дээр явагддаг цөмийн урвалыг зохиомлоор бүтээж чадсан тэр байлаа. Зарим талаараа тэдгээр ус төрөгчийн бөмбөлгүүдийг дэлхий дээрх нарны нэг хэтэрхий гэж хэлэх юм бол энэ онолж батлагдсан л да. Одоо бид нар хизээ нар ундрахыг мэддэг болсон. Нар бол насныхаа эд дунд яваа бөгөөд цөмийн түлшнийхээ тэн хагасыг шаатаачхад байгаа юм. Тийм учраас 5 тэрбум жилийн дараа бүрэн унтрах болно. Энэ бол физикийн хуулиар нотлогдсон маргашгүй үнэн зүйл. Дэлхий хэмээх гариг 4.6 тэрбум жилийн өмнө үүснийг бид мэдсэн. Бас 5 тэрбум жилийн дараа устж мөхөхийг нь бас мэдэж авлаа. Тэгэхээр дэлхийг хүн гэж төсөөлөх юм бол амьдралынхаа тэн хагасыг туулж яваа байх. Бид ч гэсэн өөрсдөө цаг хугацааны яг хаана яваагаа мэдэж авлаа. Бид энэ гайхалтай гаригийнхаа амьдралыг ердөө цэг төдийхөн орон зайд л оршижээ. Цааш та хэр удаан оршихыг хэн ч үл мэднэ. Гэхдээ бидэнд мөхөл сүрлээс цугтах боломж байж болох юм аа. Би адал явдал дуртай хүүхэд байсан болохоор багада уран зөгнөлт ном их уншдаг байлаа. Азар би амьд байх хугацаанд тэдгээр уран зөгнөлүүдийн олонхийг нь биелхийг харж чадсан. Жишээ нь сансрын аялал, гений манипуляц, компьютерийн хувьсгал, хиймэл оюун ухаан гэд олныг дурдж болно. Тийм учраас хүний зохион бүтээх чадвар хязгааргүй гэж би боддог юм. Тийм ч учраас хүний бүтээсэн технологийн дэвшлүүд биднийг мөхлөөс аварч харин ч асар өндөр оргилд хүргэнэ гэдэгт би итгэдэг юм. Тэр ч байтугай бид өөр гариг дээр хурж очин дахин гайхалтай аялал эхлүүлж болох юм. Орчуулсан мөнх баяр Эх орон телевизийн кино алба 2010 он.